За сайн байцгаана уу YouTube, Юуя Entertainment-аас хүргэдэг Google дэлхийн онцлог Google трендүүд нэвтрүүлэг инхүү эхлэх гэж байна. За бид нар дэлхийн онцлог Google трендүүдийг стримерээр хүргэдэг байсан бол энэ удаагийн дугаараас эхлээд бичлэгээр бас давхар хүргэж байхаар шийдлээ. За бичлэгээр хүргэж байгаа шалтгаан бол бид нар бичлэг дээр илүү их стриминг хийхдээ бид нар хүмүүстэйгээ илүү харьцаж комент их уншдаг бол бичлэгээрээ бид нар зөвхөн ганц яг сэдвүүд дээр анхаарч илүү тийм чанартай бас сэдвлүүгөө орсон юм бичлэгүүдийг хүргэж байхыг цаашдаа зорин. За өнөөдөр ихний дугаар болохоор төдийлөн тийм сайн чанартай яг хүсэж байгаа шиг мэдээлэл хүргэх хэсгээ бид нар бас сайн мэдэхгүй байна. Ямар ч ч ийхүү Google трендийн анхны бичлэгийн дугаарыг хүлээж авна уу. За тэгээд уламжлалж асуур Google тренд бол дэлхий дээр хайгдж байгаа өдөр болгон хайгдж байгаа хайлтуудыг базаад ямар хайлт хамгийн их болоод байна гэдгийг шууд статистикээр харуулдаг супер одоо юм төхөөрөмж гэх юм уу бидний ашиглаж болох түүл байгаа. За энэгээр бид нар Америк нэгдсэн улс, Их Британи, Орос, Япон, Солонгос гэсэн улсуудын сүүлийн 24 цагийн 25 хамгийн шилдэг одоо хайлтуудыг судалж үзээд хамгийн сонирхолтой, хамгийн таны хоцрох ёсгүй сэдвүүдийг сонгож аваад хүргэж өгөх зорилготой. Өөрөөр хэлбэл таныг дэлхийн трендээс хоцроохгүй байх зорилготой ийм видео болно. За тэгээд өнөөдрийн сэдвлүүгөө бүгдээрээ шууд оръё. За Америк нэгдсэн улсад Moderna stock гэдэг хайлт 200 мянган хайлттай тэргүүлж байна. За Moderna гэдгийг бид нар ковидын вакцинаар нь илүү сайн санах байх. За Moderna гэдэг компани бол янз янзын вакцин үйлдвэрлэдэг, вакцин хөгжүүлдэг юм компани байгаа. За Moderna stock буюу Moderna компани хувьцаа гэж хүмүүс айгүй хайсан байна. Тэгэхээр түүний компани хувьцаатай холбоотой Moderna гэдэг компани хувьцаа өчигдөр 3 дахин буюу $60 нэг хувьцаа $60 үнэлгээтэй жаад одоо $180 орчим үнэлгээтэй зарагдаж эхэлж байна. Ганцхан өдрийн дотор 3 дахин өснө гэдэг бол санхүүгийн ертөнцид бол байж маш ховор бараг байхгүй шах юм дэсрэлттэй үзүүлэлт. За тэгэхээр яагаад Moderna-гийн хувьцаа ингэж өссөн бэ гэдгийг бүгдээрээ сонирхох гээд үзье. За Moderna гэдэг компани яг ковидын үеэр бидний одоо ковид үеэр mRNA гэдэг технологиг хэрэгжүүлээд тэр технологиор вакцин үйлдвэрлээд энийг амжилттай болох юм байна гэд шинэ технологиг туршиж үзсэн. За mRNA гэдэг бол ерөөсө бидний биеийн одоо бид нар чинь тэр чигээрээ генийн мэдээллүүд байгаа шүү дээ. Генийн мэдээллүүдээс эс тусдаа ингээд нэг хуулбарыг аваад за энэ байдлаар ингээд байлдаараа гэсэн бичиг хуулбарж байгаа. Тэрийг цаашаа үржүүлж явдаг энэ одоо хэсгийг mRNA гэж нэрлэж байгаа. Энийг нь хүний генд нөлөөлөхгүйгээр зөвхөн яг түүний ингээд DNA буюу хавдрын одоо тэмцэх байдалд нь ашиглаад за эсвэл ковидын ч юм уу байдлаар ашиглаад ийм байдлаар надуултаа тэмцээгээд хүний биед нөлөөлж болдог ийм технологиг амжилттай туршаад за ингээд ковидоор амжилттай вакцин хэрэгжүүлсэн хөгжүүлж гаргасан гэж үзэж байгаа. Өнөөдрийн яг ингээд Moderna-гийн хувьцаа хайгдаад байх шалтгаан нь хавдрын төвшөнд Moderna вакцин гаргаж авсан гэж зарлалаа. За энэ одоо хавдрын судалгааныхаа фейз 3 гэж нэрлэдэг 3 дугаар үе шатаа амжилттай дуусглаа гэж олон нийтэд зарласнаар Moderna-гийн хувьцаа инхүү тесрэлттэй өслөө. Гэхдээ бид нар энийг маш нарийн болгоомжтой илүү шинжлэх ухаанч байдлаар тайлбарлахгүй болохгүй. Энэ яг үнэндээ бол хавдрыг Moderna эмчилдэг болсон гэсэн үг бол огт биш шүү. Бид нар энийг бүр наривсгаад ярина. Ер нь бол тавчхандаа бол хавдрыг үнэхээр хавдартаа тэмцэх аргыг үнэхээр мэддэхүүц өөрчилж магадгүй шинэ одоо дэвшилтэд технологиг амжилтаа турш чадлаа гэж хэлж болно. За бүр тодруулаад энэ юу хийснийг сонирхох гээд үзье. Хүнд олон төрлийн хавдар байдаг. Хамгийн түгээмэл хавдар бол мэдээж хэрэг Монголд бол хотоод илэгний хавдрууд байдаг бол бас нэг хавдрын төрөл нь бол арсны хавдар. За арсны хавдар бол олон төрлөх байгаа. Нийт арсны хавдрын 1% меланома буюу одоо ийм сонин ургацгууд гэж ярьдаг шүү дээ. Арсан дээр ургадаг маш сонин ургасан мэнгүүд чинь явандаа хорт хавдар болно гэж үздэг. Ийм меланома төрлийн хавдар
хамгийн хорон хавдар юм байна. Арсны хавдрууд дотор хамгийн түгээмэл бол биш, гэхдээ арсны хавдрууд дотор хамгийн хорон үхэл төрөх магадaltaй. Яг гэвэл хавдар чинь ингээд хэдий ингээд хайчлаад авсан ч цаашаа хүний бие рүү ороод яс руу ороод үсэрхийлээд байх тийм эрсдэлтэй байдаг. За энэ хавдар бол нэг асуудал. Хавдрыг авцсны дараа буцаж гарч ирээд дээрэс нь үсэрхийлэх гэдэг нь хамгийн гол асуудал байдаг. Тэгэхээр модерн яасан бэ гэхээр меланома буюу меланома төрлийн хавдартай хүмүүсийн хавдрын авсны дараа үсэрхийлэхээс сэргийлэх, дахин сэргэхээс нь сэргийлэх вакцин тарьж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл яг хавдрыг нь авлаа, арьсан дээрх хавдрыг нь авлаа. Тэр хавдрыг нь шинжилж үзлээ. Шинжилж үзээд энэ хавдар ийм эсүүд нь ийм төрлийн мутацид ороод байна. Тийм учраас хүний дархлааны системд нь mRNA гэдэг буюу тэр mRNA-г нь дархлааны системийг нь ингээд өөрчилжүүл илүү амжилттай тэмцэх юм байна гэдэг ийм технологиор 1937 өвчтөнд тариад үзсэн чинь үнэхээр бодит мэдэгдэхүйц одоо яг энэ тарьсан энэ одоо эмчилгээг авсан өвчтнүүдийн хавдар нь дахид сэргэх статистик нь өвлөмж хэмжээгээр буурсан байна гэж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө мэдээж хэрэг эхний ээлжинд арсны хавдар дээр амжилтад орж байгаа боловч хөрөнгө оруулагчид яг энэ технологиг магадгүй цаашдаа бусад одоо хавдрын төрлүүдэд ашиглах боломжтой юм байж магадгүй юм байна гэж үзэж байгаа учраас томоор хөрөнгө оруулалт одоо хийж сонирхож эхэлж байгаа гэсэн үг. За модернигийн хувьцаа 30 тэрбум доллараар нэг удаа өдрийн дотор өссөн байгаа юм л да. Энэ Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 150 дахин 150% өндөр гэх юм уу? Өндөр хэм үзүүлэлт байгаа. Тэгээ тийм учраас модерна гэдэг энэ сток гэдэг хайлт модернагийн сток гэдэг хайлт зөвхөн ганц Америк нэгдсэн улс биш, Солонгос, Япон гэд бүх улсуудаар бас дэлхийд даяар ярианы сэдв болж байгаа. Утгагүй монголоор ч гэсэн модернагийн энэ гайхамшигтай амжилт, гайхамшигтай одоо ялалтын тухай олноороо бичигдэж яригдж эхлэх байхаа. За энэ бол дэлхийн хамгийн том тренд болж байгаа. За дараа нь бид нэр юу лөө бүгдээрээ орцгоё. Хойд Солонгосын тренд лөө бүгдээрээ Өмнө Солонгосын тренд рүү орцгоё. За Өмнө Солонгост SK Hynix share cancellation гэдэг хайлт одоо 20,000 хайлтаа тэргүүлж байна. За бас л яг санхүүгийн ертөнцтэй холбоотой ийм тренд орж ирлээ л дээ. Юу вэ гэвээс дэлхийд даяар өнөөдөр хиймэл оюуны хувьсгал явагдаж байна. Хиймэл оюуны хувьсгал гэдэг бол бид нар ChatGPT, Gemini гэдгийг хэрэгжилж байгаа боловч яг хамгийн том эдийн засгийн хөдөлгөгч хүч эргэж байгаа зүйл нь хаа сайгүй дата центрууд байгуулагдаж байна. Маш их дата центрууд байгуулж байна. Энэ хиймэл оюуныг ингээд илүү ухаантай болгохын тулд хаа сайгүй дата центрууд байгуулад дата центрууд одоо маш их хэмжээр чипүүд худалдаж авч байна энэ тэндээс. Тэгээ чип үйлдвэрлэдэг компаниудын орлого бүр түүхэн одоо төвшөнд байгаагүй огцом одоо орлого олж байна. За үүнээс хүртэж чадж байгаа 3-4 компани байгаагийн нэг нь Samsung байсан. Samsung бол Өмнө Солонгос маш том энэ асуудлаасаа болоод бөөн хэрүүл болж байгаад дунджаар нэг ажилчдаа $90,000 тэнцэх хэмжээний мөнгөн урамшуул олгохоор болоод ажил хайл зогссон бол нөгөө талд байгаа Солонгосын нэг том компани бол SK Hynix. За SK Hynix гэдэг компани Samsung-ийн ажил хаялт болгох шалтгаан болсон. Яг л SK Hynix өөрийнхөө ажилдаа үнэхээр их хэмжээний мөнгө урамшуул сайн дураараа өгчээсэн. Ингээд болоогүй. SK Hynix бол олон нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьсаад компани. SK Hynix маш их хэмжээний мөнгө хоригдлуулсан учраас энэ их хэмжээний мөнгөөрөө $30 тэрбум тэмцэх хэмжээний мөнгөөр буцаагаад хувьцаануудаа худалдаж аваад хувьцаагаа одоо яаж байгаа юм байна? Одоо шатааж байгаа гэж хэлээ. За компаниуд хэлэхдээ хувьцаагаа нэмж гаргаж болдог. Хувьцаа нь хэтэрхий их компани одоо мөнгөтэй болчлоо гэхэд хувьцаагаа буцаж худалдаж аваад за тэгээд хувьцаагаа цөөлөх бодлого бас баримталж авдаг. За ийм хувьцаа цөөлснөөр хүмүүсийн нэгж хувьцааны үнэлгээ нь өсөж явах зорилготой хөрөнгө оруулагчтай тэгж одоо баярлуулах зорилготой. Нөгөө талаар энгийн хувьцаа эзэмшигчд байгаа бол жижиг хувьцаа эзэмшигч байгаа бол шууд одоо хувьцаагаа зарах өссөн байгаа даа зарах боломжийг нь бас SK Hynix инхүү одоо олгож ийн гişүү. За Өмнө Солонгос бол байнгын хөрөнгө оруулалт хувьцаатай холбоотой тренд орж ирдэг. Үндэстнэрээ тийм хөрөнгө оруулалт санхүү сонирхдаг тийм үндэстэн болчиход байгаа. За тэгээд тэрнийх нь
олноороо хувьцаа эзэмшиж байгаагийн нэлээд олон хүмүүс SK Hynix-ийн хувьцаа эзэмшдэг байж таарах гэдэг. Эдгээр хүмүүс SK Hynix-ийн энэхүү одоо буцаж хувьцаа худалдаж авч байгаа төсөл хөтөлбөрийг нь сонирхоод Google-ээр 20,000 удаа энэ сэдвээр хайсан байна. За Өмнөд Солонгос гэхдээ яг хамгийн одоо сенсацтай байгаад байгаа сэдв бол энэ биш. Нэгэн сонирхолтой сэдв Өмнөд солонгосчуудын ярианы гүн гүнзгий сэдв болж байна. За Монгол саяхан нэг гэр бүлийн харилцааны асуудлаар янз бүрийн одууд инфлюенсерүүд оролцоод яг хилцүүлэг өрнөд байгаа шүү дээ. Одоо X-үдэ муулсан гэдэг юм уу, X-үтэйгээ яаж харьцсан, салсан нээсэн тухай гэл хит яг яриад байгаа шиг арай өөр гэр бүлийн харилцаатай холбоотой сэдв солонгосчуудын одоо ярианы сэдв болоод байгаа юм байна. За Ли Хосунгийн зөвлөгөөний төв гэдэг нэртэй алдартай ТV програм байдаг юм байна. За Өмнөд Солонгос гардаг. Энэгээр орсон өчигдрийн дугаараар орсон сэдв ёстой солонгосчуудыг ангайлгаж байна. За энэ яасан бэхээр ээж хүү хоёрын харьцааны асуудал. Ээж хүү хоёр. За хүү нь одоо том болсон. Тэгээ хүүн ээжээсээ харилцаагаа таслахж байгаа тухайга ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл хосууд биш ээж хүү хоёр гэр бүлийн харилцаа нь хүндрээд одоо хоёр тийш олгож байгаа. Зөвлөгтөр очиод Ли Хосун гээд зөвлөгтөр очиод энэ тухайга ярьж байгаа ийм дугаар юм байна л да. За тэгсэн гэсэн яасан бэ гэсэн чинь ээж нь ер нь бол ээждээ итгэдэггүй. Ээжээсээ хизээж хараад байгаагүй. Тэгээ ээжээсээ би салахыг хүсэж байна. Зайгаа барихыг хүсэж байна гэд хүн тайлбарлаж байгаа. За хамгийн амар хүмүүсийн анхаарлын төвийг татаад байгаа хэсэг нь ээж нь ингэж байгаа хүн чи яагаад ээжтэй юм одоо итгэхгүй болсон юм бэ гэд ингээд ухаад асуусан чинь намайг баг байхад 3 настай байхад ээж маань бид хоёр усанд живээд ээж маань төрүүлж сэлээд гараа явцсан. Намайг аврах гэж оролдоогүй. Одоо ихийн сэтгэл гэж ярьдаг шүү дээ. Ихийн сэтгэл хүүгийн сэтгэл хаана гэдэг нь ихийн сэтгэл хүүд гэдэг. Хүүгийн сэтгэл уулна гэж ярьдаг шиг. Ихийн сэтгэл үргэлжил хүүхэдтэй байдаг гэж бид нар боддог боловч бүх ээж нар тийм биш юм байна. За хэрвээ та үнэхээр таныг хайрладаг, таны төлөө өгөхөд бэлэн байдаг ийм ээж доод та үнэхээр азтай гэсэн. Энэ тохиолдолд бол энэ ээж үнэхээр бас юм нэг тийм арай овоо ээжс гэх юм уу? Тийм ээж орж ирж таарах гэдэг нь л та. Яагаад бид нар тэгж ярьж байгаа гэхээр яг энэ нэвтрүүлгээр 3 настай байхад нь ээж намайг авардах гэж оролдог. Өөрөө гар зүхтаах гэж оролцсон. Тэгээ дараа нь бүр болж иж аварж хүн өөрөө тэмцэж ингээд амьд гарсан гэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл хүн 3 настайгаас ээж намайг хизээж аврахгүй байна. Ээж надад намайг гэхгүй байна гэд тийм мэдрэмж суудсан ээжд итгэхэ байлцсан ийм хүү байдаг. Би дагах тийм төлөвлөд. Тэгээ хүүдэд тийм мэдрэмж туруулчаад одоо том болохоор миний хүү өдр гэд яг буцаж ач нэх нас хэцүү байгаад байгаа юм л та. Тэгэд хамгийн энэ одоо сэдв болоод байгаа шалтгаан нь ээж нь ингэж хүүгээ ярьсны дараа юу гэж хэлсэн хамгийн гол анхаарлын төвд байна. Би тэгэд өгчүүл яах юм гэж хариулсан гэж. Би өгчүүл яах вэ? Би ч гэсэн өгөх гэдэл байжсэн шүү дээ гэд. Хүүн хажууд нь өгч яхад ээж нь төрүүлж гарчаад би ч гэсэн өгчүүл яах юм. Буюу одоо хүүхдүүд өхүүл өгчөөд шүү дээ. Дахиад төрүүлчин гэдэг юм уу? Тийм одоо сэтгэхүүгээр хүүхдэд хандсан. Ийм сонин дугаар Өмнөд Солонгосын энэ нэвтрүүлгээр орсон байна. За тэгээд эмчнэр хамгийн сонирхолтой бас нэг юм сэтгэл зүйчтэй өгсөн зөвлөгөө нь та хоёр одоо шууд л ингэдэг штэ та хоёр уулзраалаа сайн ярилцгаа тийм зөвлөгөө өгсөн чинь яг энэ тохиолдол төр та хоёр ер нь 3 жил хоорондоо бити харьс гэсэн зөвлөгөө өгсөн байна. Яагаад нэрээ хүмүүс хоорондоо уулзраа олж чадахгүй л яагаад заавал учраа олохгүй л ингээл өөрсдөө зовоогоо амьдралаад өрн таран хийх хэрэгтэй юм байна. Зарим тохиолдолд ийм зөвлөгөө бас өгдөг юм шиг байна. Энэ бас олон үзэгчдийг маш онцгой тохиолдол болохоор олон үзэгчдийг гайхшилт төрүүлсэн ярианы сэдв болох шалтгаан болсон юм шиг байна. Ээж хүү хоёрыг та хоёр одоо ингээд учраа олоод нэмэргүй юм шиг байна. Та хоёр 3 жил хоорондоо бити харилцаа гэдэг ийм зөвлөгөө өгсөн. За энэ дугаараар бас олон сэдв орсон боловч хамгийн их анхаарал татаад Ли Хосунгийн энэ одоо нэвтрүүлгийг хайгаад байгаа шалтгаан энэ дугаар гэж онцолж үзсэн байна. За дараагийн сэдв бол
дефицит бензин канистрын Wildberries гэдэг айлд Оросын холбооны улсад тэргүүлж байна. За, Оросын холбооны улсын хэвлэл мэдээллийнхэн шатхууны энэ удаагийн Орос дахь хомсдлыг 2 дахь давалгаа гэж нэрлэж байна. За, яг Монголд бол одоо шатхууны хомсдол шиг Оросд бол хаасаагүй шатхууны хомсдол хаасаагүй очрууд бий болж байна. За, тэгээд олон хүмүүс интернетээр Wildberries-ээр бензиний канистр хайгаад байна. Яг бол нөөцлөх гээд шүү дээ өөрхий. Тэгээ бензиний одоо хомсдол хизээ дуусах юм, канистр олж болох юм уу гэд Оросд нийтээрээ ингээд хайж байна. Оросд бол ерөөсөө энэ Украины талынхаа Оросын нефтийн баазуудыг, нефт нэрх үйлдвэрүүдийг хадгалах төвүүдийг за дээрэс нь одоо энэ Wildberries гэдэг байгаа Оросын Amazon юм да. Ер нь онлайн худалдааны том төв, логистикийн том төв компаниудыг нь бөмбөгдөд байгаа тийм дроноор амжилттай цохилт үзүүлээд түүнээс нь болоод Оросд их хэмжээгээр бензин ингээд хомсдод байгаа. Тэгээд тэр одоо хомсдол нь хизээ арилах юм бол яах юм бол канистр хаанаас олох юм бол гэж Оросудаас сандалтал хайлт хайгаад байгаа юм шиг байна. За энэ хойд хөршид ийм байхыг бодоход манайх ч хойд хөршид шууд бензинээ хараадтай ойрын одоо сард өдрүүдэд нар үзэхгүй байж магадгүй юм шиг яриа гарч байна. За би энийг одоо хамаагүй хэлж болох юм уу асуудал орох юм уу мэдэхгүй байна. Гэтэ намайг хэллээ гэдээ одоо энийг зөв зохицуулж чадаагүй хүмүүсийн өмнөөс хариуцлага бүгдээрээ хүлээх нь ч үе. Ер нь л бас жоохон бензиний асуудал бүрхэг байна даа л гэж би бодож байна. За энэ бол Оросд бол одоо ч гэсэн тренд болж байгаа сэдв байна. За дахиад нэг сэдв Америк нэгдсэн улсад Принц Харри гэдэг хайлт 50,000 хайлтад тэргүүлж байна. За Хунтач Харри бол Америк нэгдсэн улсад 6 жил амьдарсан. За жүжигчин өнгөт арстан гаралтай, тодорхой гаралтай Меган Марклтай гэрлээд Меган Маркл богууд Хунтач Харри Хунтачийн ах Уильямын эхнэр одоо бэрүүдийн хооронд маш том зөрчил бий болоод за угаасаа удам хаан ширээнд суух одоо Хунтач нь Уильям учраас Уильям илүү одоо гэр бүлээ хадгалж үлдээд Принц одоо Хунтач Харригийн гэр бүл жоохон шахагдаад түүндээ гомдоод Америк нэгдсэн улсад одоо гарсан өөрийнхөө язгууртны цол хэрэгм олон юмнасаа татгалзаад энгийн амьдралаар амьдарч эхлэх болсон. 6 жилийн турш ингэж амьдарсан. За тэгээд саяхан Принц одоо Харри Хунтач гэр бүлээ дагуулад өөрийнхөө охтуудаа эхнэрээ дагуулад Лондонгоор олон жилийн дараа буцаж ирсэн. Яагаад төр зур ирсэн мүү үгүй мүү гэд хүмүүс сонирхсан чинь одоогоор Лондон буцаж бүр амьдрахаар болсон гинэ. Өөрөөр хэлбэл Америк одоо өргөжлөж амьдрах байлаа Лондонд амьдрахаар болсон эх орондоо буцаж ирж байгаа гэж байна Хунтач энэ олон жилийн дараа. За энэ хүмүүсийн дунд маш олон асуултуудыг нэмж гаргаж ирж байна л та. За Харри Хунтач аавтайгаа уулзраа олсон юм болоо. Ахтайгаа яаж уулзраа олох гэдэг юм болоо. Ер нь буцаад энэ Хунтач болох юм болов уу гэд. Хунтач бол болохгүй. Ямар нэгэн хаадын ордонд буцаж хизээж амьдрахгүй энгийн амьдралаар амьдрна. Гэхдээ нэг юм нь миний бас хувьсаа гаргаж байгаа нэг таамаг бол Принц хаан Чарльз, Кинг Чарльз гэдэг хайлт 20,000 хайлтаа бас Америк нэгдсэн улс тэргүүлсэн байлээ. Шалтгаан нь хаан Чарльз хор тавдартай байгаа. За түүний одоо гэрги Камилия, хатан хаан Камилия хаан Чарльзын хавдрын талаар өвчний талаар нуух айгу хэцүү байна буюу бас нэлийн хүнд байдалтай байгааг нь хэлээд байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл хаан Чарльз тийм урт удаан амьдрах үлдээгүй байж магадгүй. Тийм учраас баг хүүтэйгээ харилцаагаа сэргээгээд ач нараа ойрхон байлгахыг зорьсон болов. Хаавтайгаа ямар ч байсан баг хүү учраа олж явах шиг байгаа маа гэсэн юм таамаглаж явж байгаа шиг байна. За гихтсэн эдэж Харри бол Калифорнид амьдарсан гэрээ бол байраа бол зарахгүй гэж хэлээ. 90 очин байх юм шиг байна. Гэхдээ ерөнхийдөө Их Британд буцаж ингээ амьдрахаар боллоо гэд. Принц Харри, Хунтач Харри Англи буюу Их Британд буцаж ирлээ гэдэг мэдээ бас хүмүүс ярианы тренд болж байна. Америк нэгдсэн улсад бас өөр нэг тренд болж байгаа сэдв бол Сөүл гэдэг хайлт байна. Сөүл Америк нэгдсэн улс 50,000 удаа хайгдсан байна. За энэ хайгдсан шалтгаан
зөвхөн ганц нэг шалтгаан гэхээс илүү 2 3 сэдв зэрэг орж ирээд хайгдчихаа гэж үзэж болно. Нэгдүгürt Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Солонгостой хийх, Солонгостой хамтран хийх цэргийн сургуультаа огцом жижигсэх гэж оролцсон. За тэгээ бүр мэдээлэл гаргасан. Солонгостой хамтар цэргийн сургуульд хийх нь Ким Жон Уныг буюу хойд Солонгосын удирдлагчийг доромжилж байгаа явдал юм аа бүр мэдээлэл гаргасан. За энэ нүүдлээр олон улсын шинжээчд бол хойд Солонгос ууг нь бол хамгийн том холбоот нь шүү дээ. Солонгосыг дарамтлангаа хойд Солонгостой хилцээр хийх боломж гаргаж авах байгаа гэж хүмүүс тайлбарлаад байгаа. За Солонгос болон НАТОгийн холбоотнуудтай Америк нэгдсэн улс үгүй туйлын их гомдж байгаа тухай Трамп дахин яриад байгаа. Ираны дайн дээр нь ерөөсөө тус нэмэр болохгүй байна. Бид нар ингээд маш их мөнгийг та нарын аюулгүй байдлын төлөө мөнгө зарцуулаад байх. Та нар яг хэрэгтэй үед нөхөр шиг нөхөр байсангүй гэдэг одоо лозунг гэх юм ураагаар Трамп инхүү Солонгостой хийх цэргийн том сургуультаа, ил жиний сургуультаа инхүү жижигсгсэн гэж яриад байгаа. Тэрний цааш шалтгаан нь бол Ким Жон Унтай хилцээрт орохгүй даа гэдэг хүмүүстэй нэг шалтгаан энэ. Хоёр дахь шалтгаан нь яг энэ цаг үеэр одоо зэрэгцээд Солонгост Хятадын гадаад хэргийн сайд Ван И одоо айлчилж байгаа. Гадаад хэргийн сайд Ван И ийм өндөр түвшний айлчил яригдж байгаа. Одоо дэлхий чинь нэг бол Америк, нэг бол Хятад гэдэг энэ хоёр том болж хуваагдах гэдэг. Яг энэ үед Америктай муудаж явах энэ үед нь Хятадын элчин сайд, гадаад хэргийн сайд Солонгос зорчиж байгаа нь бас их анхаарлын төвд эднээс яах гэдэг нь сөөвлөх ер нь Америкаас урах гэдэг нь үгүй юу гэдэг юм уу. Ийм шалтгаанаар бас сөөвлөсөн хайлт эргүүлээд байж магадгүй гэж үзэж байна. За тэгэд өнөөдөр гол миний сонгож авсан хамгийн сонирхолтой хоцорж болохгүй сэдвүүд бол эдгээр сэдвүүд байгаа бол бас өөр сэдвүүд уг нь бол жижиг сэдвүүд бол байгаа. За өнөөдөр бид нар юугаа бичлэгээ хийхдээ юугаар үзүүллээ? Дан ганц өөрийнхөө зургаар үзүүллээ. Цаашдаа бид нар илүү зурагжуулаад үзүүлэх гэж оролддог болох болно. Бичлэгээр хийж байгаа учраас илүү гоё болох бах. Гэхдээ ямар ч гэсэн бидний өнөөдрийн энэ хүргэсэн entertainment өргөсөн Google трендийг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Би сүүлийн ганц 2 трендүүдийг нэг дэлгэрүүлж яриад тэгээд бүгдээрээ трендээ дуусгах юм. За Оросд International гэдэг хайлт трендээр орж ирлээ. За International буюу Dota 2 e-спортын бас нэг томоохон төрлөөр яг олон улсын хамгийн том тэмцээнүүдийн нэг яг одоо эд зохиогдож байгаа. За энд бол Орос багууд бас их хүчрхэг оролцдог учраас олон e-спорт сонирхогчид Оросд байдаг учраас энэ өөрөө тренд болж орж ирж байна. Шанхай хотод яг одоо зохиогдож байгаа 8 сарын 13-наас эхэлсэн. За 23 хүртэл одоо багууд хоорондоо 16 баг хоорондоо өрсөлдөнө. Тэгээ ихэнх нь Орос төвтэй багууд байгаа. За бидний сайн мэддэг Team Spirit одоо юугийн International 2 удаагийн авраг бас орж байгаа. Team Vision гэдэг Орос баг байна. Huligani гэдэг Орос баг байна. За дээрэс нь юуныхан Орос тоглогчтой Aurora Gaming, Boom Boys, Iron Wing, Team Falcons гэдэг бас багууд. Ер нь бол нэлээд тийм Оросууд хүчтэй юм байр суурьтай Dota 2-ын талбар дээр хүчтэй болсон ийм e-спортын төрөл байгаа. За тэрийг бас Оросууд бас сонирхож байна. За дээрэс нь бас нэг сонирхолтой мэдээлэл болохоор Aircraft Carrier гэж усан онгоц байдаг. Маш том одоо монголоор бол орчуулвал онгоцны буудал, далаа дээрх онгоцны буудал гэж хэлж болно. 50000 усан цэргүүдийг өөр дээрээ байдаг явдаг хот гэж нэрлэхээр энэ том Aircraft Carrier Америк нэгдсэн улсын USS Lincoln гэдэг онгоц 250 өдрийн турш тасралтгүй албанд байгаад за тэр одоо онгоцон дээр
усны асуудал үүсэж байгаа, хоол хүнсний асуудал үүсэж байгаа, цэргүүдийн тухай гомдолж байгаа тухай яриа интернет тарсан юм байна. За тэгээд тэр тухай айлт USS Lincoln-тэй холбоотой айлт 10,000 айлтаар Америк нэгдсэн улс ярианы сэдэв болоод байна. За энэ Ираны дайн дээр ойрхон дорнодод янз янзын хүчээ ингээд төвлөрүүлээд дайн болж магадгүйгээд байнгын ингээд ачаалттай ажиллаж байгаа энэ үед бас нэг юм сэдэв болж байна. За тэгээд бас Америкт юу болж байгаа тренд болж байгаа нэг сэдв нь Америк нэгдсэн улсын дайны яам гэж байгуулсан дайны төрийн нарийн бичгийн дарга Пит Хексетийн эхнэрийн тухай хайлтайсан. Jennifer Hegseth гэдэг Пит Хексетийн одоо манайхаар бол Батлан амлахын сайдын эхнэр хитрхи их одоо юунд оролцоод байна. Төрийн ажилд оролцоод байна гэдэг шүүмжил хүртэж исэн. Ямар ч алан тушаал Пентагонд ямар нэгэн алан тушаал эзлэхгүй мөртлөө эхнэр нь хурж ирэнгүүтээ хэнийг ажилд авах, ярьцлага хэнийг ажилд авах тухай ярилцлаганд оролцсон. Маш нарийн нууц мэдээлэл зарцуулагддаг уулзалтуудад эхнэр нь дагаж оролцоод яваад байсан. Дээрэс нь хэвлэлээр өгөх ярьцлагын хүртэл нөхөртөө очиж зөвлөхөөр нь ажиллаад байдаг. Ийм байдлыг нь Америкчууд эсгэх игдүүцээ дургуутсаад байсан бол шинэ албан ёсны ерөөс албан тушаалгүйгээр ингээд яваад байсан бол нэг албан тушаалтай болж байгаа юм. За тэр албан тушаал нь цэргийн эхнэрүүдийн холбоо гэдэг ийм холбоо Трамп байгуулж байгаа. Тэрний ерөнхийлөгчөөр Пит Хексетийн эхнэрийг нь одоо ингээд томилж байгаа юм байна. За тэгэхээр Пит Хексет эхнэр зөвхөн ганц сайн дурах биш албан ёсны одоо юутай албан тушаалтай болж байгаа юм байна. Тэгээ албан тушаалын хүмүүс сонирхоод Америкууд бас хайгаад байгаа юм байна. За эн чинь бас ер нь жоохон цус ойртолтын маягийн тийм юу болоод томилгоонууд бас хийгээд байгаа талтай хил ам болоод байгаа те. За энэ хүрээд манай өнөөдрийн Google трендийн өнөөдрийн тойм их өндөрлөх болсон байна. Та бүхэн маргааш бас бичлэгийн видеого хүлээж авах бах. Өнөөдөр ч идэх өдрөлөө. Маргааш бид нар стримээ хийх юм шүү. Маргааш стримээрээ 2 дахь 5 дахь өдрүүдэд бид нар стрим хийгээд бусад өдрүүд нь бүгдээрээ бичлэгээр хүргэж гэж бид нар одоогоор төлөвлөсөн байгаа. Тэгээд шинэ энэ тренд бичлэгийн видео маань таалагдсан бол лайк дарахаа мартваа. Тэгээд санал хүсэлтээ комментээр үлдээгээрэй. Баяр та манайхаа.